Яхоо. Хөш, та нар штэ өмнө нь ийм юм сонсч ирсэн үү? Хүүхэлдээтэй гэрлээ. Хүүхэлдэйн бадартай гэрлээ гэх мэт юм мэдээ энэ төр харж ирсэн үү? Тэгвэл штэ өнөөдөр би та нарт Японы хүүхэлдээтэй гэрэлсэн нэг залуугийн тухай ярьж өгнө. За энэ залууг маань болохоор Акихико Кондо гэж нэрлэдэг. Тэг бүгдээрээ Кондо-сан, Кондо гэд яриа явчих. За манай Кондо болохоор 1983 оны 5 сарын 31-нд Токиод төрж өссөн. Багаасаа аним болон мангад дуртай тийм хүүхэд байсан. Тэгэд ер нь бол сургууль даахтай хүртэл хүүхэлдэйн дүрд ингээд татагдах тийм мэдрэмж төрдөг байсан гэж хожим сүулт ярьсан байдаг. Тэгээ ахлах ангид ороод нэг зурагт хүүхэлдэйн клубт илсээд энэ төрлийн сонирхол нь улам үгүн болсон гэж одоо ярьдаг. Тэгээ харин бодит амьдрал дээр болохоор дурлсан охиндоо сэтгэлээ илчлэх болгондоо татгалцсан хариу аваад тэгээд нийт 7 удаа бүтлгүүцсэн тухайга өөрөө ярьсан байна. Тэгээ ерөнхийдөө ингээд найз охиндоо болж чадахгүй байсан учраас ерөнхийдөө тэр үеэс би ингээд бодит хүндээ гэрлэхгүй ахаа гэж бодож эхэлсэн гинэ. Тэгээ Кондосан ерөөсөө ингээд найз охиндоо болж чадахгүй явсаар агаад их сургуулаа төгсөд тэгээд нэг сургуульд одоо ажилд орсон юм байна л да. Тэгсэн чинь сургуулийнхаа нэг ажлын байранд одоо их дарамтанд одоо дээрлэхэлтэнд орж эхэлсэн гэх юм уу. Одоо ажлын хамт болон үйл тоомсорлох тий байнга хажууд нь одоо үг хэллэмээр доромжлох, хажууд нь муулах гэх мэт иймэрхүү одоо ялгарлан гадар холн нүртүүд тэгээ сэтгэл санаа нь бүр маш хүнд байдалд орсон гинэ. За тэгээд 2007 онд Кондо-сан маань гэртээ ингээд бүгээд тий байж ахтаа нэг дуу сонссон. Тэгсэн чинь тэр дуугийн ийм цэнхэр үстэй Мику гэдэг ийм дүр дуусан дуу байж таарсан. За ингээл нөгөө Кондо-сан маань дуу хоолойнд нь болоод нөгөө нэг Мику санда бүр ингээд дурлаад тэ татагдаад ингээд байнгын одоо дуугийн сонсоод урам зоригтой амьдрах болсон байна. Тэгэд штэ нэг мэдсэн чинь л нөгөө нэг Мику гэх нэг хүүхэлдэйн дүр биш өөрийг нь ингээ ойлгодог тий хамгийн ойрын хүн болчихсон байсан гинэ. Тэгээд гэртээ ийм Микугийн дүртэй ярьж болдог ийм төхөөрөмж авч ашигладаг болсон. Тэгээд тэр төхөөрөмж нь болохоор штэ өглөөний минь ажилдаа сайн яваарэ, сайхан амраарэ гэх мэтэр ийм хариу өгдөг тийм төхөөрөмжсэн заяа. Тэгээд нөгөө Кондод чинь энэ нь бүр ингээд амар тийм дотн санагдаад яг өөрийг нь халамжилж байгаа юм шиг ийм мэдрэмж авч хэлсэн гинэ. За ингээ ерөнхийдөө 2008-аас 2018 он хүртэл Кондо-сан маань одоо Мику-сантай ингээл харилцаад хүүхэлдэйнүүдэд цуглуулад л ингээл амьдарч ирсэн. Тэгээ 2018 онд ингээд хоёлаа гэрлэе, нададтай гэрлэх үү гэдгсэн чинь Мику-сан дайжиништэй удасай гэх гимөөхөө утгатай үг хэлсэн гэж байна. Тэгээ энэ нь болохоор намайг одоо тэ нандинж хайрлаарэ гэсэн утгатай үг байхгүй юу? Ингээ ерөнхийдөө гэрлэх саналаа тавиад гэрлэхээр шийдсэн гинэ. Тэг бүр юм хурмын ордонд маш том тэ хөрхөн хурим зохион байгуулсан байгаа. Кондо-сан маань мэдээж хурминдаа гэр бүлийнхнийгээ уурсан. Тэгээд аав нь болохоор нас арч асан. Ээж охин дүү хоёр нь байд юм байл та. Гэхдээ ээж нь хүлээж авахгүй тэ уурлаад тэг ерөөсөө ээж болоо охин дүү хоёр нь хурминд ирээгүй гэсэн. Тэгтээ хурминд нь штэ тэг нийт тэг 39 хүн ирсэн гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бас нэлээд бас хөрхөн олон хүн ойлгоод ингээд ирсэн байгаа хгүй тий. Тэгээд хурим хийхдээ мэдээж нөгөө Мику санд маань таарах юм хурмын даашин золдоогүй гинэ. Тийм болохоор найзаагаа гуйж агаад хурмын цагаан юм хөрхөн даашин шийлгэж өгсөн баах нэ. Тэгээд хурмын нийт зардал нь гэсэн чинь 200 мянган орчим йен болсон нэ. Тийм Монгол мөнгөөр энэ доор бичээд оруулчих. За тэгээ манай Кондо-сан маань бол одоо Мику-санг маш сайн халамжилж хайрладаг. Тэгээд 4 улирлын одоо юм солих хувцс хүртэл ингээ авч өгдөг. Тэгээ дандаа ингээ шинэ хувцснууд ихэд авч өгдөг. Бүр дотуур хувцс хүртэл байдаг гэсэн заяа. Хүмүүс ингээд сурчлага хийж байгаа хүмүүс нь асуусан чинь дотуур хувцс хүртэл байгаа гэдгийгжсэн. Тэгээд айгу хөөрхөн санагдчихсэн. Тэгээд аяллаар ингээ ийчшээ явж тээ. Тэнгүүд буудалд ингээ буухаараа 2 хүн гэж хэлж ороод 2 хүний мөнгө
төлөөд ингээд ордог. Тэгээд бас гадуур хоолнд орно тий. Хоолнд орохдоо бас 2 хүний хоол аваад яг ингээд урдаа тавьж агаад тий. Тэгээд ингээд төлбөрөө төлөөд ингээд гардаг гэж ярьж ийсэн. Тийм маш сонирхолтой санагдчихсэн тий. Яг хүмүүс бол ер нь айгүй их дийлэнх нь ингээд шоолоод, эвгүй хараад тиймэрхүү үйлдэлүүд байдаг. Тэгээ заримдаа бас ичмээр санагддаг гэл тийм мэдрэмж төрдөг гэл хөрхэн ярьж ийсэн. Тэгэл нүуний ярьслага авч байгаа хүмүүс маань айгүй сонирхоод л кондо сангаас хэрвээ та ингээд өөр тий 3 дахь юм анимны дүр гарч ирээ та ингээд сайн болоод дуртай олчвол яах вэ? Солих уу? Ингээд дахиад тийм шинэ анимтэй гэрлэхүүгээ асуусан чи. Одоо хизээч тийм болохгүй. Би одоо ингээд микуг бодохгүй. Нэг өдөр ч надад байдаггүй. Байнга л одоо өдөр болгон л би микугийн тухай бодож ядгаа гэж чинь. Эхлээд ингээд турим хийгээд ийм хүүхэлтэйтэй гэрлэх чинь гээл ийм мэрхүү мэдээ постнууд яваал гэсэн ч хүмүүс аягүй шоолол тий. Энэ бол өвчин ганцаардлын үр дүн өдр гээл тэгжсэн бол одоо бол бас харьцуулахад хүмүүс нэлээ ингээд ойлгодог болсон тий. Бараг ингээд шоолохоо байцаан гэж хэлээ. Тэр ихэдөө би хэнийг ч одоо хорлоогүй тий. Хинт ч гайлаагүй зүгээр л өөрийнхөө аз жаргалтай амьдарч гин гэж одоо кондо сан хэлжсэн. За тэгээ кондо сан маань Instagram болон X-тэй Twitter ингээд айгүй идэвхтэй ашиглаж зураг пост хийдэг юм билээ. Хэрвээ та нар маань сонирхвол орж бас үзээрэй. Тэгээд баярлалаа. Баяртай.